50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ирдүү 550 994 төлөөд 3 төрлийн 4D, 642 литрээр оролцсон. Урвас 6 төрлийн конжурын эзэн болох боломжтой. Догор даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Цаана үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 900 мянган төгрөгийн одоо тоглоод 900 мянган төгрөгийн ийм одоо шагнал авч шít. Гоё байгаас тээ. За хаанаас тоглосон гэхээр мэдээж 120 сая төгрөгийн төлөө тоглосон байгаа. Тэгээд өнөөдрийн маань энэхүү шагналын эзэн тоглогч маань манай студ төрөлцсөн ирсэн байгаа. За таныг үржээ тайснаа. Баяр хүргэе. Баярын мэнд хүргэе. За энэ ямар тоогоор орсон бэ? Одоо яг 6 тоогоо санаж гинүү та? За 8 13 30 32 8 13 30 32 тэгээ 27. Аха. Тэгээд за хамгийн сүүлийнх нь 20. Үрчээжилсэн биз дээ. Гэтэ ер нь бол ийм юм байна. Та нэг л хувилбараар тоглосон юм тий? Тий. Нэг л хувилбараар тоглосон. Тэгээ энэ тоонуудыг одоо жишээл 8 13 20 27 30 32 юу бодож бүгэлсэн юм бэ? Тэр үеийн сэтгэл тэгэл яг 8 сарын 20 гээд миний төрсөн өдөр. За. Тэгэл 8 20 оруулаад тэгэл санаанд орсон тоонуудаа л ер нь тэгэл 13-ыг юу гэж бодсон юм? 13 мөр бол тэр үедээ л ер нь ингээл харж байгаа л урдны юунуудыг бас нэг хальт харж ирсэн л та. Тэгэл арай төхүү тэгэл ойролцсон юунуудын таамгаар л ер нь явуулсан. Тэгвэл 8 сарын 20 гэдэг төрсөн өдрөөс чинь гадна энд 3 тоо байна л 4 тоо байна л та. 13 27 30 32. Ер нь таны амьдралд ямар нэгэн холбоо мол байхгүй биш. Тэр үед таалагдаад урдны юунуудыг харж байгаа л тэгэл за энэ байх магадaltaй гэсэн үднээс бас тоглолт болохоор бас тодорхой хэмжээний юу орсон л та тий. Өөрөө бүгсэн байх гэдэг шүү дээ. Өөрөө харж байгаа л ер нь. Би бол одоо ингээд аз мэдгээр л үзээд байгаа. Одоохондоо заримдаа 3 4 тоо таарал байна. Яг өөрөө тохирол болж яхад үзсэн үү? Үзэж чадаагүй. Өчигдөр л харин мэдлээ яг тэр юун дээрээс нь очиод. Ер нь хэр удаан тоглож байгаа? За 5 6 удаа л нэг бас их удаагүй. Тийм үү тий. За тэгвэл ч ёндотой байна да. Маш их ёндоо. За энэ бол эн чинь үлдэх ёстой. За энэ бол таних. За баярлалаа. За наадхын чинь дагалдаад ингээд өгтөтэй мөнгө танд очин доо. За. За. Олон дахин тоглоорой. За баяр хүргэе. 120 саяын төлөө дахиж дөнзөө. Зүйтэй. За 50 саяг ч гэсэн бити мартаарай. За баярлалаа. Таныг суудалтаа суугыг хүрж байна. За ингээд өнөөдрийн ч явахтай өнгөрсөн 7 хоногийн тоглолтын одоо азтан хожигч маань 900 мянган төгрөгийн сайхан ийм гоё одоо юутай? Ийм гоё гоёлын нэг юмтай. Тэгээд дээрэс нь мэдээж бол яг тэр тогтоон дотор бол хэд байгааг нь манай үзэгч бас дотроо сайн бодороо заа. За ингээд тоглолтоо эхлүүлээ. Өнөөдрийн 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур. Хабаа. Эхлүүлээ. За миний тооч хаана байгаа вэ? Миний юу чи хаана хийчлээ? Тийм тавьчихсан байна тий. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын хамгийн эхний бөмбөлөг. За үзэгчдээ хараарай. 5 дугаартай бөмбөлөг байна. 5 дугаартай бөмбөлөг. За 2 дахь бөмбөлөг. 9. 2 дахь бөмбөлөг нь 9. За дөрөв дэх бөмбөлөг. 3. За өнөөдрийн хамгийн ихний тоглолт 4-ийн 3 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоонууд 5 9 1 3. За сайн харж байгаарай дахиад 5 9 1 3. За үргэлжлүүлээд 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын одоо тохирлыг явуулах гэж байна. 5 минут үлдсэн байна. Гэлцүүлэхгүй болох байсан байна. Манай энд ингээд нөгөө манай амьдаа бас сууж идэг байхгүй юу? Манай амьдаа болохоор яг энэ үндэсний лотерейд ажилладаг ийм хүн залуу байна. Тэгээ ингээд 5 гэж чинь 5 минут үлдсэн байл гэдэг. За эхнийх нь хамгийн ихний бөмбөлөг 8. 8 дугаартай бөмбөлгийг та бүхэн харж байна. За дараагийн бөмбөлөг буюу 2 дахь бөмбөлөг 4.
орцсон байгаа бөмбөлөг 6 дугаартай бөмбөлөг байна. 8 4 6. За дараагийн бөмбөлөг ч хоолоод орчлоо, тодорхой олчлоо. 3 гэсэн дугаартай бөмбөлөг байна. 8 4 6 3. 8463. За 8463. Дөрөвдгийн 2 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн дөрвөн бөмбөлгөн дээрх тоонууд 8 4 6 3. За яг энэхүү дөрвөн бөмбөлгийг адлгүй зөв тааж чадсан хүн мөн дарааллын дагуу таах ёстой гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Тэр хүний бооцоо 1000 дахин өсөх болно. За одоо бүгдөө дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурыг бүгдөө тодруулъя. Харин яг энэ машинаас гарч ирэх дөрвөн бөмбөлгөн дээрх тоонуудыг дарааллын дагуу зөв таах юм бол та өөрийнхөө бооцоо 2000 дахин өсгөж авна. За эхний бөмбөлгийг харъя. 6. Эхний бөмбөлөг 6 дугаартай бөмбөлөг бай. Хоёр дахь бөмбөлөг. Хоёр дахь бөмбөлөг 5. Хоёр дахь бөмбөлөг 5 бай. Гурав дахь бөмбөлөг 7. 6 5 7. Дөрөв бөмбөлөг 3. 6573 гэсэн тоо байна да. 6573. За ингээ өнөөдрийн дөрөвдгийн 1-р зэргийн хонжуураас гарч ирсэн дөрвөн бөмбөлгөн дээрх тоонууд 6 5 7 3. За үргэлжлүүлээд 50 сая төгрөгийн жакпотын төлөө тоглож байгаа бүх хүмүүс бүгдөө анхаарлаа хандуулаарай. Яг одоо машиныг ажилуулах гэж байна. За 6D бол 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлг нь гарч ирнэ. За 6 бөмбөлгийг яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол та 50 сая төгрөгийн хонжуур хойчих байгаа. За эхний бөмбөлгийн чимээ гарсан 3. Эхний бөмбөлөг 3. Бөмбөлгийг бүгдөө хамтдаа харъя. 6 дахь бөмбөлөг. 4. 6 дахь бөмбөлөг 4. За ингээд 60 бөмбөлгнөөс 6 бөмбөлөг гарч ирсэн. За 6D-гийн 6 бөмбөлөг. За тоо бол давхардаж гараагүй байна. 6 өөр тоо. За ингээд дарааллын дагуу зөв таасан тэр хүн зургуулангийн зөв тааж чадах юм бол 50 сая төгрөг хойчих байгаа. 3 6 8 7 1 4. За 6D тоглосон бүх хүмүүст бүгдэнд баярлалаа. Амжилт хүсье. Манай нэвтрүүлгийн цаг бага учраас ер нь бол нэвтрүүлгийн цаг маань өндөрлөлтсөн. Тэгээ гялс 120 сая төгрөгийн төлөөх жакпотын тоглолтоо эхлүүлье. За би ч бас өөрийгөө хувилбараар оролцоод байгаа. Тэгвэл бол би өөрөө бүглэхгүй байгаа. Аз мэддэг гээл тэгээд бүглөөд байгаа. За 24. Эхнийх нь надад байна уу? Надад байхгүй байна. За танд бол байгаа таарж байгаа ах гэж би бодож байна. За хоёр дахь бөмбөлөг 3. Надад байна уу? Надад байхгүй байна.
Танд байгаа байдгүй. Миний бүгсэн тоон донд байхгүй байна. За, одоо 3 дахь өмлөг. 3 дахь өмлөг. Нийт 7 өмлөг гарч ирэх байгаа. Эхний 6 өмлөгийг дарааллын дагуу биш зүгээр дараалал харгалзахгүйгээр зөв таах юм бол 120 сая төгрөг олж байгаа. 12 надад байна уу? Байхгүй байна. Танд байгаа. 24 3 12. 24 3 12. За, 4 дахь өмлөг 14 байна уу? Надад байна уу? Байдгүй. Дандаа нэг 2 тоогоор 1 тоогоор зөрөөд байна минийх бол. За, 5 дахь өмлөг 21 надад байна уу? Байхгүй. За 24 3 12 14 21. За 6 дахь өмлөг. 6 дахь өмлөг. Хаваа 4 надад байна уу? Байна. Ямар ч юм 4-ийг таасан шүү би. Би 4-ийг таасан шүү. За ингээ өнөөдрийн 7 дахь өмлөг. 7 дахь өмлөг. Бонус өмлөг гэж бид нэрлэдэг байгаа. 41 надад байна уу? Надад алга байна. За өнөөдрийн миний бүгэлсэн тоонууд бол 4 6 16 18 32 39. За биш бүгэлсэн биш. Аз мэдэг гэхэл компьютер өөрөө бүгэлж байгаа хгүй. Эндээс бол тэг 4 л таарлаа. Харин таних бол бас минийхээс хамаагүй их процентоор таарж байгаа бах. Та хонжуур хожиж байгаа бах гэж би дотроо итгэж найдаж байна. За ингээд 7 өмлөг. 24 3 12 14 21 4. За өнөөдрийн бонус өмлөг 41 байна. Манай зурлаач битээ зүүм дээр тэгээ барьж байгаарай. За буцаа очироо. За наадах чинь сайн харуулж яа. Нэвтрүүлэг төгсгөл наа тоочлж чухал байна. Би чухал биш. За ингээд дахиад нэг хараарай. 24 3 12 14 21 4 41. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Баяртай. Сайхан амраарай. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий эзэн Бади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.